өнөөдөр би яг одоо Essentia ресторан дээр хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр өнөөдрийн дугаараар мэдээж Завуг рестораны ахлах тоогооч энэ хоёр маань надад нэвтрүүлгийг хөтлөн явуулнаа. Сайн байна уу? За өнөөдөр хоёлаа ямар хоол хийх вэ? За ерөөдөө өмнөх дугаараар ярьсан байгаа те. Өнөөдөр тийм цагаан хоолтой хүмүүстэй зориулж тийм ногооны салаад те. Тийм ногооны салаад тэгээд юу байсан байгаа? Тийм паста хийж гисэн байгаа. Тийм гоё сэртэй тийм паста хийж гисэн байгаа. За хоёлаа угаасаа одоо хамгийн түрүүнд үзэгчдэд зориулаад бас хоолныхаа материалуудыг танилцуулна. Ямар бүтээгдэхүүн оролцох вэ? За тэгээ өнөөдөр ерөөхдөө бид нар тийм грек салат хийж өгье гэж бодсон. Тэгээ грек салат ерөөхдөө хүмүүстэй мэдэн тэ. Тэгээ грек салатанд маань бууцаа, өрлөн момдор, 2 төрлийн олив, өгөрцөө, тэгээ чинжүү орж өгч байгаа. Чинжүү орж өгж байгаагаар ерөөхдөө тийм онцлог л доо. Тэгээ одоо салаатын донд ингээд тэ гоё юм чинжүү явж байгаа хүмүүстэй тийм онцлог байдаг л да. Тэгээд соус орж өгнө. Соуснд маань болохоор юм орж өгж байгаа. Энд дээр бас грамма бичээд өмнөх дугаар дээр биччихсэн байгаа шүү дээ. Соуснд маань болохоор тостэй, тос гिच зүгийн бал, лемон жуус. Ингээд дөрвөн юм орно. Ерөөхдөө амархантай ийм соус байгаа. За. Үндсэн хоолнд маань болохоор биднэрт 2 төрлийн мөөг байгаа. Бор мөөг, тийм цагаан мөөг те. Тэнгүүтээ юу орж өгсөн байгаа? Сонгон орж өгж байгаа. Мэдээж масл орж өгнө. Тэгээд ийм юу байгаа? Сармис байгаа. Тийм тосон дарсан сармис. Зөвхөн сармисыг ерөөхдөө ингээд жижигхэн бүр татаж ирчээд те. Татаж ирчээд ингээд тосон дарсан байгаа. Тийм ийм тостой сармис орж өгнө. Мэдээж гол бүтээгдэхүүн болох пармезан сир те. Мөн бидний гол юм болох одоо юм юу орж өгж байгаа? Шингэрүүлсэн цэцгээ. Тийм шингэрүүлсэн цэцгээ буюу занаа те. Тийм шингэрүүлсэн цэцгээ орж өгж байгаа. Мөн цагаан вино орж өгж байгаа. За мэдээж давс перц хоёр орж өгнө те. Ерөнхийдөө юмнууд маань маш шингийн байгаа зү те. Гэрт байдаг л материалууд те. Тийм. Мөн витаксика гэдэг сир салаатанд маань орж ирсэн байгаа. Бас нэвтрүүлгийн мөн баг зэргийн сандрал гэж байна. Тийм. За харин энэ дотор манай энэ дотор маань болохоор одоо пастаны маань гойм орж ирсэн байгаа. Таглател гойм. Тийм гойм орж өгж байгаа. Ер нь гоймонго бас яаж бэлтгэсэн бэлээ гойм? Тийм гоймонго маань болохоор таглател гойм одоо тийм гойм болохоор ерөөхдөө дэлгүүрүүдээр зардаг л да тий. Тийм энэ гоймонго маань дэлгүүрүүдээр зарж байгаа гойм болгоны ард юм бичсэн байдаг хүмүүс анзааруул тий. Тэдэс тэдэн минутанд тийм градусд тэгж буслагнаа гэдэг тий. Нэг болохоор ерөөхдөө 9-10 минуттай ингэж буцалж уусанд хийж буслаж өгнө. Тэгээ би болохоор ингэж буслаад бэлдсэн байгаа гомонго. За. За иймэрхүү юм байна. За одоо хоёлоо юунаас анзаарсан бол ямар ч тийм махахгүй байгаа зү тэ. Тийм одоо ямар ч махан төрлийн юм ороогүй тэ. За эрүүл хооллол. За өнөөдөр ерөөхдөө салаада эхлэе. Салаада эхлэхдээ бүгдийн гоё хичээж тавиад тэ. Тавглахынхаа өмнө гоё яагаад өгнө. За өрлөн мандаар болохоор ерөнхийдөө ингэж нэг хичээд өгнө тэ. Голын муухайг авангуудаа нэг ингэ хичээд өгнө. Ер нь анх хоол хийж хахад бас бэлгүүцжсэн нэг давс хужрыг нэхтүүлжсэн тохиолдол юм хэрэг гарсан бэ? Тэ ерөөдөө зөндөө шүү дээ. Одоо нөө кинонд гардаг шүү дээ тэ. Гарын таваар өгнө. Тэрэн шиг ер нь бүтлгүүцсэн хөвдөл зөндөө л дээ. Ягаад гэвэл маш олон тоогооч ажиллаж байгаа болохоор тэ. Нэг нь нэрэл амтчдаг. Тэр ч маа ачаалттай үед ерөөдөө тиймэрхүү юм зөндөө болно л та. Тэ. Би юу ажилласан л та. Анх тоогооч болоод анхныхаа ресторанд ороод ажиллаж байхад тийм явдал болчихсон л та. Манай тийм ажилтны олны ихч намайг анх би тийм туслах тоогоочор орж ирсэн. Ажилтны олны ихч маань чи нэг юу 15 ил гурил зураад иргэн. Хөө яана. Тийм үү те. Гурил одоо шууд тоогоочлоо те. Тийм их гурил өмнө зурж үзээгүй те. Тэгэл зурж үзээгүй тэнгүүтээ
Тэр нь хамгийн гол нь 15 ил гээл тэнгүүтээ багаж хөрөмж нь хаана байгаа мэдэхгүй те. Их мөнгөнжсэн л та. Тэр нь тэгсэн чинь зүгээр л ямар ч асуудалгүй л байсан байлээ. Тийм гурил зурдаг машинтай. Тэгээ ерөөдөө машиндаа гурилаа гэдэг. Одоо манай ресторанцсан байгаа. Машиндаа те гурилаа гэдэг. За бүрлэн өмдөр ирчихсэн те. Дээрээс нь бууцаагаа гоё бас ураад хийгээд өгнө. Бууцаа маань ерөөдөө АЦ гэх мэтчлэн те. 14 төрлийн тийм амьд эмтэй ногоо л тоо. Тэгээ эрүүл мэндэд сайн төмрийн агуулмжтай. Тэгээ ерөөдөө хүмүүс ч одоо ихэвчлэн тийм амьд эмнэлэг хоолтой. Хитрхийн тэгээ эрүүл хоолтыг сонгодог болсон шүү дээ. Аль ногоо нь аль нь тайм зохицож эрүүл байх нь те. Яавал гоё байх нь тийм талаас нь бодож хийдэг болсон те. За гоё. Оливс болохоор ингээд өчөөд өгөө. Оливс ингэж дундуур нь өчөөд өгөө. Тиймэрхүү ер нь хөгжилтэй явдал ерөөхдөө өчнөд болдгоо л доо. Галтгоонд те. Би яг 15 хил гурил гараараа зурхан дээ гэж бодлоо. Бараагаа те. Яа. Өнөөдөр яаж журнал хийж байсан бэ? Анх тоогоочулж ясныг хэлэхөө те. Тэгсэн чинь харин зурдаг машинтай. Гурилаа хэлээ, усаа хэлээ, давсаа хэлээ. Тэгэл паг дарангуут өөрөө зураад амраачна. Тийм бүр амраачдаг тийм машин байсан. Ихэд одоо бидний ажлыг их хөнгөвчлж байгаа шүү дээ те. Тийм бүх юм нь бэлэн те. Гой мэддэг машин байна, гурил зурдаг тийм юу байна. Одоо зүсдэг тийм слайдер байна те. Янз бүрийн маань нэмгэн нарийн үгэн бүдүүнцдэг тийм слайд байна, хөрөө байна гэх мэтчлэн. Ихэд төхөн босно л доо. Уучныхыг бодвол те. За ингээд харногоо ливээ гой холиод игээд өгөн те. Өнгө үзэмжийн хувьд ч гэсэн бас зохицолдуулаад. Тийм ерөөхдөө өнгө үзэмж тэгээд зохицолтолгоо л доо энэ нь болохоор одоо жишээ нь те одоо юунаа бууцаатай оливстэй одоо энэ өрлөн хамдаар те эндэж витаки сир маань те зохицолтолгооны сир ерөнхийдөө бол энэ ногоогоо холдог сир ногоог амтлахад зориулдаг сир гэж хэлдэг тийм. Тэгээ ерөнхийдөө тэгж бол бас өөр төрлийн хоолнуудад ч орно л доо. Энэ болохоор тийм ямааны сир байгаа. Тэгээ тэрүүрээ сонслог те. Өнөөдөр ерөнхийдөө анзаарсан бол юунууд яасан байгаа л та. Сиртэй те. Хоёр салаад маань сиртэй, үндсэн хоол маань сиртэй те. Тэрүүгээрээ бас онцлог байж өгч болов гэж бодож байна. Ингээд томор нэг гэдэг нь. Хэдэн настайгаас эхэлж хоол хийсэн бэ? Би бол ерөнхийдөө сургуульд хүнсний технологийн дээд сургуульд ерөнхийдөө 4 жил төгсөөд гэхдээ ер нь сурж байхдаа ажиллаж байсан. Бүр нэг жоохноос одоо нэг сурагч байхаасаа ч юм уу эхлээд нэг ээжээ авдаа туслах гал хоолоо хийгээл. Чи тэрийг мэдчихл байгаа шүү дээ. Ерөнхийдөө эцэг ихтэй те хүн болгон л туслана шүү дээ. Тийм эцэг ихтэй хүн болгон л туслаад энийг за ерөнхийдөө өгцөөгөө те ингээд гоё өөртөө яаж ч хэрчж болно л доо. Гэхдээ ерөнхийдөө өнөөдөр ингээд гоё юу татаад игээд өгч гэж бодлоо. Өөр нэг төмс арилгачаар те. Ингээд гоё шаарч байгаа те. Гоё тэгээд өгч. Мэдээж чинжүүгээ ээж өгнө. Шар чинжүү. Тэгээ шар болохоор яг та өнгө бас өнгө ялхаар те. Ногоон хаар улаан те. Шар гэх мэтчлэн те. За нэг одоо ингээд бэлдсэн. Чинжүүгээ хийсэн, өрцөөгөө хийсэн, оливсаа хийсэн, сирээ хийсэн, өрцөө хийсэн, помидор хийсэн, бууцаагаа хийсэн те. За нэг бэлэн болчихжээ. Ерөнхийдөө тавлагтаа бэлэн болчихжээ те. За одоо харин үндсэн хоол ээж. За үндсэн хоолнд маань болохоор мөг хийчихсэн. Цагаан мөг маань болохоор тийм лаастай мөг байгаа те. Лаастай мөг учраас ерөнхийдөө хэрчсэн мөг сонсон л доо. Ерөнхийдөө гоё ishтэй гоё хамт өчөөд ирэх хэрэгтэй. Харагдах байдлаасаа ч гэсэн дээ. За үнд маань сонгоо орж байгаа. Сонгоо гоё урт нарийнхан ирчиж өгөөд. За тэгээд юм маань ерөөдөө бэлэн байгаа те. Баг зэргийн нэр өрлөн бамдаар орж өгнө.
Зөвхөн ам дээр бас ингээд халтгаагаар нисчээд байгаа те. Ирэхэд нэг порц хийж байгаа шүү дээ те. Грамм дээр ч гэсэн бид нар нэг порц хоолны те грамыг биччихсэн байгаа. Тэгэхээр амралтынхаа өдөр үзэгчид маань бас сайхан эрүүл хооллолт. Тэгээд амралтын өдөр чи хүмүүс чинь мах чанах ч юм уу те. Баяртай цай ч юм уу. Тэгээд хүнд хоол иддэг шүү дээ те. Нэг барьчихсан те. Гоё одоо ходоо амраах маягаар те. Эрүүл хоол амин дэмтэй эрүүл хоол идэж өгвөл илүү үр дүнтэй илүү сайхан байх юм уу гэж бодлоо. Мэдээж хайрлын дагуугаар халаагаад өгнө. Өнөөдрийнхөө хоолыг бас хоёулаа маслаар. Тэгээ өнөөдөр ерөөхдөө маслаар баг зэргийн хайрлаа халаагаад тэгээд сармиснасаа хийж өгнө. Хайрлаа халаагүй юу гэж шалгаж үзээд тэ. Одоо өөрөө хоол идэм чинь тэгээд хоол ер нь голох уу? Энэ юм байна даа гэл. Тэгээ ихэд дотроо л бодно гэхээсэн шүү дээ. За тэгээ ил гаргаад хитрхээ бүр сайн болцсон юм шиг те. Хитрхээ амар том болцсон юм шиг санагдах багтал хүмүүст те. Тэгж ихцэн гаргана гэж байхгүй л те. Ихэд амсаад жоохон тийм байх шүү те. Энэ юм биш шүү гэх маягаар яаж өгнө л те. Маслаа хийгээд байна. Ихэд өдөрт маань гоё маслаар шарж байгааг харж байгаа бах та. Тэс маань ихэд их гоё. Үнэтэй те. Шууд сингэж байгаа юм байна. Тэгээд амт өндрийн хувьд бол үнэхээр ярих юм байх юм лээ. Энэ дээр нөгөө сармиснаас хийгээд өгнө. Сармиснаас хитрхээ их хийж өгчлөхгүй л те. Баг зэргийн те. Хийвэл бас тийм баг зэрэг мэдээж гашуурна да. Яг үгүй хүн сармис ер нь хичнээн хэрэгэлдэг те. Сармиснаас дуртай жоохон сармисны амтанд дуртай хүмүүс байвал хэмжээгээр хийчихэл байна. Тийм ээ те. Хүн ерөөхдөө хоолоо хийхдээ өөрийнхөө идэх хэмжээгээр те. Ихээ мэдрэмтгий хүн байдаг. Хитрхээ тийм одоо хитрхээ нэг ногооноосоо те. Нэг юунаас бүтээгдэхүүнээс хийдэг сонирхолтой хүн байдаг те. Төлхөө дээр ногоогоо оруулж. Тэ ногоогоо оруулж өгөөд те. За ингээд сонгоно сайхан хуурж байна да. Мөн дээрээ гоё мөөгөр игээд өгнө. Түрнүү дугаарч ирсэн шүү дээ те. Эхлээд тэгэхээр юу болох? Удаан болох ногооноос эхлээд бинэ гэсэн үг ч те. Шаргаад өгнө да. За энэ дээр гоё шарж байхдаа юугаа игээд өгнө. Цагаан мөнгөс игээд өгнө. Яа ингээд гоё өнөстэй өнгөт нь гоё амтлаад өгнө те. Мөн үрлэн харах юм. Манай туслах ерөнхийдөө мэддэг болсон байна. Мэддэг байна. За энэ бол далайн давс. За энэ бол гол төлөв энэ хоёроо дамжиж байгаа юм л да тий. Тэгээ ерөнхийдөө энэ давхар нөө сиртэй те. Сир маань ерөнхийдөө давсрахаг шүү дээ те. Тэгээ энэ болохоор пармезан сир байгаа. Тийм хатуу сир байгаа. За ерөнхийдөө пармезан сир маань те. Хатуу сир байгаа те. Одоо пиццаны сир маань зөөлхөн моzzarella, edamame гэх мэтлэн те. Пистер гэх мэтлэн зөөлхөн сир байдаг. Пармезан сир маань хатуу сир болохоор ерөнхийдөө паста, маста те. Ер нь бүх төрлийн одоо өөртөө зохицолдох тийм бүтээгдэхүүнүүдэд зохицолдож өгдөг. Тэрс маань одоо энэ цагаан пастанд маань те. Цагаан хоолны пастанд нэг илүү зохицож өгнө те. За үүн дээр гоё ингээд шаргалтад ирэхээр нь гоё помидор хийгээд өгнө. Ерөнхийдөө одоо мөөгчин болоод өгж байгаа те. Дөнгөд өрлөн помидор ч нэг айхтар шарах тийм. Айхтар шарах шаардлагагүй те. Одоо жидэрч бид түүгээр нэгсэн одоо шарахгүй ч иддэг шүү дээ те. Түүгээр нэг гэж унаасаа. Тэгээд нэг угаасаа боловч. Тэ, унаасаа боловчсон бүтээгдэхүүн те.
За энэ дээр гоё цагаан миноносоо гэдэг юм. Энэ дарсыг ямар зорилтоор хийж байна? Тэгээ ерөнхийдөө амт чанар те. Одоо жишээ нь ингээд гоё өмсөж гэж байгаа юм те. Гоё сонирхолтой байгаа юм. Одоо жишээ нь идчих байхдаа энэ олон ч нэрээ гоё дарс орсон шүү дээ. Баг зэргийн тийм дээд зэрэглэн те. Тэрхүү болох үүднээс. Энэ дарс зөрний хоолыг бас зөөлрүүлж байна. Тэгээ нэг зөөлрөл нь хоёрт нөгөө шингэц гэж юм те. Мэдээж хүмүүс ч аав нөө стейк юм уу мэдхтэй энэ вино удаг шиг те. Хоолнд нь бүр ороод өгөхөр бүр л илүү гоё зогцож өгөн шингэцтэй те. Амин дэмлэг тэгэл юм байж болно. Яа ингээ гоё. Одоо ингээд гоё вино маань саний хийсэн вино маань гоё ингээд юу яагаад гэж байгаа юм те. Шингээд те алга болчихж байгаа зү. Тэгэхдээ баг зэргийн гоё үнэр нүнэртэй те. Үүн дээр гоё шингүүсэн цэцгийг гэдэг юм. Шингүүсэн цэцэг л доо. Тэгэхдээ за гадаа баг зэргийн багсах чинь. Тэр нь тоогооч яаж л энэ хэрч ихтэл мэдрэмж юм шиг байгаа. Тийм тэгэхээр яаж хэрчвөө юу. Тэгээд ер нь хоол хийх ч өөрөө цаанаасаа урлагж очиод байгаа юм байна. Тийм ерөөдөө урдаг болсон шүү. Янз бүрийн тэмцээн уралдаан те. Янз бүрийн юм дээр ч өөр тоогооч нар өөр стайлаар те. Өөр хоол хийх мэтчлэн те. Ингээд тэмцээн уралдаан гэснээс ер нь хоолны шоу тэмцээнд орж ив үү? Тэгээ ер нь сонирхчл байсан л да. Энэ жил нэг өөрийгөө үзье гэж бодоод байна. Сарж үзье. Одоо ерөнхийдөө улсын авраг болон тоогооч нараа. Тэгээ тэрэн дээр өөрийгөө орё гэж бодож байна. За энийгээ одоо баг зэргийн амсаад өгөх хэрэгтэй. Тэгээ ерөнхийдөө хоолнуудаа бүгдийг амсдаж үздэг л дээ. Давсны яаж те. Юу нь яаж. За ерөнхийдөө баг зэргийн давс баг байна. Саримснаасаа жоох игээд үгүй. Энэ далайн давс манаас бусад давсаас бол арай зөөлөн байдаг гэсэн амт нь тий. Тийм ерөнхийдөө амт нь зөөлөн тэгээд арай илүү тийм шингэцтэй тий. Тэгэхээр энгийн давс хийж байгаагаас л арай жоох их хэмжээгээр хийнэ гэсэн үг үү? Тийм хэмжээгээр хийнэ гэсэн үг. Энгийн давс 2 чимхэн бол энэ давснаас 3 чимх тий. За үүн дээр гомгоос гэдэг нь. Гатали гомгоосоо. Гомго манай ресторан ерөөдөө өөртөө идэг л дээ. Хөдөлтөж авахгүй те. Үзэгчд маань бол хөдөлтаад аваад те. Дэлгүүрээс өөртөө ихтэй. Яг л үгүй энэ ч нөө одоо машинаар гомгийн машинаар хийж байгаа байхгүй. Айл болгон тийм машин байна гэж бас те. Хэцүү шүү дээ. За хүн дээрээ гоё соус манараа жоохон бага. Яа ингээд үдийн хийж өгöd. Сирнэсэ гэдэг нь. За бууцаагаас аваад өгч жоохон бууцаа. Тэгээд сирнэсэ ингэж хийгээд онцлог юм маань гэхээр одоо жишээ нь паста гэхэр хүмүүс дээрэл сиртэй байдаг гэж ойлгодог те. Тэнгүүт энэ бууц сирээ бүр доороо гоё дотроо гоё хийгээд өгж байгаа. Бууцаанаас гоё өрөөд хийгээд өгөн те. Яа ингээд гоё хатгаад өгнө. Ингээд нэг гоё соусантайгаа сир маань гоё зууралтаад те. Зунгаарлаад. Яг энэ юугаа сирээ хийчихэнгүүтээ гадаа ихсэгчин л те. Нэг удахгүй болохоор те. Тэрхээ удаа ингээд буслаад байх юм бол бүр онцгой болчих шүү дээ. Баг зэргийн соосон дээр гоё гомонго хийгээд ингээд сирээ хийгээд өгч байгаа те. Тэгэхээр гоё ингээд паста маань хийгээд. Үзмжний үед ч гэсэн да. Соустой гоёлтой юм болж байгаа. Яа ингээд ингээд болчихж байгаа. Хоол маань бэлэн боллоо. За ерөнхийдөө хоол маань бэлэн болчихлоо. Одоо ерөнхийдөө тавглахтын шатанд орж байна. Ерөнхийдөө паста ерөнхийдөө хурдан идэлтэй те. Энэ соустай, сиртэй те. Ингээд гоё. Яг нэг зунгаарлцсан сиртэй. Яг ийм багт нь идэхгүй. Хитрхи удаачих юм бол те. Лаглагаад те. Сонирн болчих шүү дээ. За үнэхээр гайхалтай сайхан уншиж байна. Шууд л нөгөө хоолны аппетит маань хөдлөөл. Тэглгүй ахаа. Үзэгч маань бас дагаж ийн гэж бодож байна те. Дагаж хийж байгаа.
өмнөх дугааруудаараа үзэгчтэй дараагийн хоолныхоо жор орох материалуудыг бас хүргэдэг байгаа. Тэр үзэгчд маань бас дагааж хийгээд амралтынхаа өдрийг бас эрүүл хооллолтыг сонгосон болоо гэж бодож байна. Тийм бичсэн гэж бодож байна. Бэлэн болж байна. За дээрээс нь баг зэргийн гоё сэрэ тавьдаг нь. За ингэж тавилаатай пастатай. За одоо бид нэр салаатаа утгаж өгнө те. За одоо ерөнхийдөө салаатаа утгаад өгье те. Тэгээд үчи. Яа салаат маань нэг утгах те. Соусныхаа грамын үзэгчтэй ерөнхийдөө бичээд гисэн байгаа те. Энийг эдсэн төрөний ярьжсэн мэдрэмжээрээ те. Соус ихтэй идэх хүн байвал те. Соусоо гоё их хийгээд өгнө. Тэр нь хоёулаа хилээд байгаа үзэгчтэй энэ хоол хийх чинь тэр жигтэй мэдрэмж юм аа. Ерөөсөө тэгээд урлаг бүтэж байгаа юм аа л гэдэг. Ихэд баг соустай иддэг хүмүүс ч байгаа шүү дээ те. Тэр цэма гэртээ хийж байгаа их өөрийнхөө зорилгоор та. Тийм ээ тийм зарим айлууд их хоолоо давстай иддэг. Зарим айлууд бараг давсгүй иддэг гэл. Тэр угаасаа ер нь хүн болгоны сонирхол өөрөө. Гэхдээ ер нь ресторанда хоол хийнэ гэдэг чинь ер нь тэр хүн болгоны бас иддэг жоронд нь харуулад хийнэ гэж байх бах. Нэг тогтсон амтаараа л. Тийм ерөөхдөө тийм л дээ. Хүн одоо жишээ нь бид нар те яг л тунгийн тааруулна гэдэг шиг те. Яг л тааруулж хийхгүй бол их хийн гэж байхгүй, баг хийн гэж байхгүй те. Ихэд өнгөний цогцолтгоо ч гэсэн те. Гоё алгалж өгж байгаа зү те. Шара, ногоон те. Хар гэж. Хар хэмжлээ. За энэ хоолууд бол ерөөсөө манай их хоёрын нэрийн хоол. Тийм ерөөхдөө яг нэрийн гэхээс илүү нөө санаа авч ийсэн те. Тийм санаа авч ийсэн. Тэгээд мэдээж юмнуудыг өөрчилсөн те. Өөрийнхөө арга барил, өөрийнхөө одоо стайлд оруулсан те. Тиймэрхүү байна. За ингээд үзэгчдтэй бид амралтын өдрөдөө эрүүл зөв хооллолт. Эрүүл зөв хооллолт. Тэгээ нэг өдөр ч гэсэн мах чанахгүй, нэг өдөр ч гэсэн банштай цай ихгүйгээр цагаан хоол идээд те. Хадуудаа амраая гэдэг. Хадуудаа амраая гэж. За үзэгчтэй хоол хийх урлаг, хоолны шоу нэвтрүүлгийн маань за өнөөдрийнхээ дугаараар бид за паста болон грек салатыг одоо яаж хийх талаар бас таар үзүүллээ. Тэр үзэгч та бүхэн бас хамтдаа хийсэн байх гэж бодож байна. За ингээд дараагийн дугаараар уулзлаа. Тэр баяртай үзэгчтэй дараагийнхаа дугаараар бас илүү хамттай, илүү хэлбэрхэн хоолыг бас хийх болно. Баяртай үзэгчтэй.